TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Өөрчилж өгөөч, Бурхан минь нөхрийг минь өөрчлөөд өгөөч гэж зөвхөрч аргаа баран нулимс асааруулан суух түмээ нөхрийнхөө төлөө ингэж олон жил залбирсан. Өөрчлөөд өгөөч гэсэн энэ хоёр үг л түүний гэр бүлийнхээ төлөө залбирдаг амны уншлах шиг болчээ. Гэр бүл нь суурч аль хэдийн салахад тулчихсан юм шиг түүнд санагдана. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань эхэлж байна. Тэгээд би гэрлээ байна. Та нар минь ер нь ингэж залбирж ирсэн үү? Тэгээд нөхрөө өөрчлөөд өгөөч гэж Бурханаас ер нь гуйн залбирж байсан уу? Ер нь энийг одоо хэлүүлтгүү л ахал да тий. Гуйн залбирж исэн баха. За сонсогч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Жимсэн бас өнөөдөр гэрлээтэйгээ хамт хөтлөхөөр ирлээ. Түмэн маань бидэнтэй өөрийнхөө амьдралын түүхийг инхүү хуваалцаж ярьсан юм. Тэгээд тэр өөрөө зөвшөөрсөн учраас сонсогч та нартай түүний түүхийг бид хүргэж байна. Тэгээд бид нар нөхрүүдийнхээ төлөө ингэж залбирдаг. Ер нь л өдөр алга ингэж залбирдаг штэ. Түмэн яагаад ингэж залбирах болсныг түмээс бид нар асуусан. Нөхөр нь яг яаж чад байгаа юм болоо гэж. Тэгээд ууг нь нөхөр нь их амар муухай хүн биш л байгаа даа л да. Тэгээд түмэгийн хэлж байгаагаар болохоор ер нь дажгүй хүн. Тэгээд ажилсаг, гэр бүлтэй хайртай. Тэгээд сайн аав юм байл л дээ. Тэгээд түмээ 2 дахь хүүхдээ гаргачаад гэртээ сууж исэн. Тэгээд гэрийнх нь одоо гэрийн эзэгтэй гэдэг ажлыг хийжсэн те. Угаасаа л энэ одоо түмээгийн мөрөөдөл байсан. Тэгээд гэр орноо цэвэрлэж, тортон хүүхдүүтэй хайрлаж, халамжлал гэртээ суухыг маш их хүсдэг байсан. Гэхдээ юун 50 амгалан суух мантай л юм болж байгаа юм л да. Зүгээр л одоо аимшигтай хэцүү болж ирсэн. Гэрт суухаар ер нь тэгдэг шүү. Тийм тэгээд нэг ганцаардаж айж сэтгэл санааны одоо хямралд орж ирсэн байгаа юм. Тэгэд өмнө нь хизээч ийм их ганцаардаж тусгаарлагдсан ийм хэцүү одоо байдлыг амсаж үзээгүй, мэдэрч үзээгүй. Тэгээд хайр халамж хэрэгтэй байхад нөхөр нь ерөөсөө тоохгүй. Тэгээд ер нь энэ зүйл ер нь цааш нь үргэлжлүүлээд сонсъё те. Тэгээд биднийг одоо энэ түүхээ дуустал нь сонсоорой. Тэгээс бидэнтэй хамт байгаарай. Түмээгийн нөхөр яг амралтын өдөрч гэсэн ялгаагүй ажил руугаа эсвэл нөгөө найзуудтайгаа сакс тоглох гээд орхио явцдаг байсан байна л да. Тэгээ их нартыгээ байдаг цаг нь улам их багасаад, өмнөхөөсөө багасаад найзуудтайгаа байх цаг нь л ихсээд исэн юм байна. Тэгээ түмээ яг энэ үед яг нөгөө гав ганцаараа тэгээ бас гэр орны ажил 2 хүүхдтэйгээ үлдэн хизээч нөгөө гэрийн ажил чинь дуустдаггүй шүү дээ. Яг түүнтэйгээ үлдээд яг энэ нь нөгөө нэг түмээг яг ганцаарцсан мэдрэмжийг айгүйх өгөөд исэн байна л да. Тэгээ та нар яг түмээ ямар байсныг төсөөлөд нэг өөрсдийнхөө сэтгэлд бодоод үзээч тий. Гэр зургийн ажлууд барагдахгүй, хүүхдээ усанд оруулах, хооллох, хуурайлах, шөнө олгон босч нөгөө памперсыг нь солино гэдэл нөгөө эмэгтэй хүн чинь төрсний дараа амсхийх завгүй болчихдог. Тэгэд яг энэ бүхний ганцаараа ихээр бараг л нөгөө эзэнгүү аралд ганцаараа орхигдсон юм шиг. Тэгээ бас 2 нь ялах хүүхдтэй төмөд яг нөгөө туслах хинч байхгүй юм шиг яг тийм мэдрэмжүүд төмөд маш ихээр бий болоод тэгээ хүүхдүүд нь яг гараас гарах арай болоогүй байхад яг түүний хувьд яг юм нөгөө сэтгэл готролд орчод байсан байгаа юм. Тэгээ зогсохгүй яг гэр орны бүх ажил түүний толгой дээр буун, нөхрийгөө ороо эрэхт нь хоолыг хийсэн байна, гэрээ цэвэрлсэн байх гэл тэгэл цаашаа нөгөө гэр орныхоо төлбөр тооцоог хийх, ер нь өөртөө гаргах одоо ямар ч цаггүй болчихсон. Тэгээ гэр орны ажил хийхдээ дуртай байсан ч гэсэн нөхрийгөө жоохон ч гэсэн нөгөө өөрт нь туслаасаа гэдэг тийм хүлээлтүүдийг зүрхэндээ тээсэрээс нь түүнийг яг ийм хэцүү байдалд оруулсан байгаа юм. Гэтэл нөгөө нөхөр нь толгой өргөгч завгүй байгаа юм шиг түүнийг одоо нөгөө анзаарах сөхөөгүй яваад идэг тий. Бүр нөгөө нэг юу дуртайгаа хийж найз нөхдөдтэйгээ гадуур цагийг өнгөрөөж зугаалах нь улам их ихсэн байгаа байхгүй яг энэ үед. Тэгээ яг энэ байдлууд нь яг нөгөө түмээгийн бухимдлыг төрүүлж нөгөө уур уцаарыг нь улам их нэмэгдүүлж эхэлсэн үе нь яг энэ байгаа юм. Тэгээ уур уцаараа байрч төвчгүй уурлаж тэгээ бүр цаашдаа нөгөө өглөө яншаа болж эхлээд тэгэл нөгөө нэг нөхөртөө тусалчих арга алгуу чамд ер нь юу хийж яваад байгаа юм бэ? Хаагур юу игээ яваад байгаа юм бэ гэх одоо нөгөө нэг үгнүүд хэлэх нь энүүхэнд энэ өдөр болгоны амны уншлага болсон. Тэгэл яг яриад байх юмгүй нөхөр нөгөө нэг тайлбар хэлэхгүй тагчиг. Тэгэл тэр хоёр үүнээс болоод бид хоёр бие биендээ дургу болчихжээ гэдэг тэр ойлголтыг төмөө өөртөө авчихсан байгаа байхгүй юу?
ер нь ястай хэцүү зүйл болсон байна тий. Тэгээд ер нь сонсогч танд бас ийм зүйл тохиолдож байв уу? Тэгээ магадгүй та хоёрын одоо бие биерүүгээ хашгираач одоо муухай үг одоо хэлж байсан байх л да ер нь гэр бүлийн асуудал тий. Тэгээд юу ч ярилцахгүй эсвэл чив чимээгөө болох ч юм уу тий. Тэгээд түмэгийн сэтгэл санаа ямар болж байсныг ер нь ойлгож байгаа х тий. Та бид сонсож байгаа бид тэгээд та ер нь оронд нээсэн бол яг ямар байхсан болоо. Тэгээд түмээ байнга л нөгөө нэг зэвүүцсэн, дургуутсан тийм мэдрэмжтэй байсан баха гэж бодож байна. Тэгээд аж аргалгүй болол тий нөхөр нь хүүтэн хүнний хിവэрэ байгаа л тэгэл нөхөртөөгөө ярих гэж оролдох одоо нэг сонирхол нь улам буураад хаяал нэг яриа өгдөг хэмжээнд очсон байх гэж бодож байна. Тэгээд цуглаандаа магадгүй хамт явж тэгээ хамтдаа библи уншдаг байгаасаа гэж боддог байсан байх. Гэхдээ нөхөр нь одоо эхнэрийнхээ сонирхсон тэр юмыг алиг нь ч тоох шинжгүй тий. Өөрийнхөө сонирхлыг ингээл зөвхөн тий бодоод. Харин тий. Нөгөө зөвхөн бэлгийн харилцаанд орох үед л нөхөр нь өөрт нь анхаарал одоо хандуулдаг жишээтэй тий. Гэж ер нь төмөө хэлсэн шүү. Тий. Тэгээ инхээр ер нь улам бүрл одоо уур нь хурч нөхөртөө одоо аашилж эхлэв шүү тий. Тэгээ өөрийнхөө хэрэгцээнд анхаарахгүй байгаад ахаар ч улам л холдох. Тэгээ нөө зүгээр л одоо энэ нэг талаар нь гэрэлт нь одоо сүүрч байгаа л гэж одоо бодогдохоор байна тий. Тийм шүү тий. Түмээ нөхрөөсөө салах тухай одоо бодох болсон ч гэсэн түүнд мөнгө битгий хэл нөгөө яваад очиж салсны дараа яваад очиж газар ч байхгүй гэдгийг ер нь эргээд харсан байгаа юм. Тэгээ яг үнэндээ салаад хаяа явчээ гэж бодоод байгаа юм шиг мөртлөө харин эсрэгээр салахгүйгээр би яг нөхрөөрөө хайрлуулад, халамжлуулад анхаарал халамжийг нь мэдэрмээр байна гэдэг мэдрэмжүүд илүү хастай хамгаалаад байна гэж яриад байгаа байхгүй юу. Тэгээ өөрөө яг юу буруу хийгээд байгаагаа ч яг энэ цаг үедээ мэдхэн байчаад байна гэж түмээ өөрөө хуваалцаж ярьсан. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд бид сая түмэгийн түүхийг бид хамтдаа түмэгийн түүхийг хуваалцаж байгаа. Тэгээд нөхөр нь одоо тус тэм болохгүй болохоор нуур нь хурч, урам хугарч байгаа. Тэгээд нөхөр нь хайр халамжгүй, найзуудынхаа л гэхээс одоо эхнэрээ хизээч гэдэггүй те, эхнэртэй санаа тавьдаггүй гэсэн талаар бас ярьж байгаа. Тэгээд гэхдээ нөхөр нь гар хурч айлгаж хичээсэн юм бол байхгүй. Ягаад өөрт нь одоо ийм хайхрамжгүй хүүтэн хандаад байгааг бас ойлгохгүй байгаа тий. Хэрэг нөхөр нь ингээд байвал танд ч гэсэн одоо адилхан сэтгэл төрөх ах л да тий. Яг яагаад ингэж байгаа шүү тий. Тэгээ магадгүй нөхөр нь гар хүрдэг бол ойр тойрныхон итгэмжинд хин нэгэнд одоо хилээд тусламж авах хэрэгтэй тий. Тэгээд хүнд гар хүрнэ гэдэг чинь гэр бүлийн хүчирхийлэл шүү дээ тий. Яавч одоо зүг зүйл биш. Түмээ маань бас нэг өөр амьдралдаа тохиолдсон өөр нэг үйл явдлыг ярьсан. Тэгээд яг үүнийг сонсож байхад бас үгүй байлгүй дээ гэж ер нь би дотроо бодоо суучлаа. Тэгээд яг тэр нь юу болсон бэ гэсэн чинь яг өвлийн эд хөтнөр нөхөр нь бүх үцгээд найзуудтайгаа гараа явчихсан. Түмээ яг энэ үед үнэхээр цөхөрч өвдөг дээрээ сөхрөн суугаад бурхан минь нөхрийг минь өөрчлөөд өгөөч гэд өвдөг сөгдөн уйлаад гуйсан байгаа. Тэгээд яг бурхан сонсож байна уу? Бурхан байдаг юм уу? Хэрвээ бурхан байгаа бол яагаад миний залбиралд хариулахгүй байгаа юм бэ гэд гих үгсийг бурхан руу яг гарган гомдлож эхэлсэн байгаа энэ үед. Тэгээд үргэлжлүүлээл бурханд те заавч байгааг минь харахгүй байгаа мó? Бурхан яагаад та надад санаа тавьдаггүй юм бэ? Та ерөөсөө эсвэл байдаггүй юм уу гээл те. Яг энэ цагаас хойш түмээ яг нөгөө бурханд эргэлзэж эхлэх эргэлзээнүүд бий болж эхэлсэн байна. Өмнө нөгөө нөхөртөө нөхөртөө итгэхгүй болсон байсан шүү дээ. Тэгсэн чинь үүний дараанаас яг бурханд итгэх юм болж эргэлзэж эхэлж байгаа. Тэгээд яг үргэлжлүүлэл зөндөө олон залбирсан шүү дээ. Би танд ингэж зөндөө их залбирсан. Одоо миний амьдралд ямар ч өөрчлөлт алга, нэмэр алга гэдэг үгсээ яг бурхан руу хандан гомдлож хэлээд тэгээ яг түүний өвдөг сөгдөн хөвтөө залбирч байсан тэр хэсэг нь ч гэсэн нулимс асгараад нороод тий. Тэгээ хөвтөж байхдаа нэг намуухан дуу хоолойг зүрхнээсээ сонссон гэж ярьсан. Тэгэд өөрөө өөртөө яриаггүй гэдгээ түмээ яг энэ үед мэдчихсэн. Тэгээд тэр дуу намуухан хэрнээ яг үнэндээ түмээгийн сонсно гэж бодоогүй үгсийг түмээд шивнэн хэлсэн гэж түмээ хуваалцчихсан. Тэгээд түмээ яг өндөөж суугаад сонсон зүйлд эргэлзээд юу би өөрчлөх хэрэгтэй гинэ. Би юу тэгээд арай зориг гарган
би өдөр бүрл нөгөө нэг бурханд хэлсэн байгаа зориг гаргаад тэгэж асуунгуудаа зориг гаргаад бурханд өдөр болгон би Библийг уншдаг штэ. Тэгээд цуглаан руугаа би 7 хоног болгон л явдаг. Тогтмол Библи судлалын хичээлдээ ч гэсэн суудаг. Тэгээ өөрчлөгдөх ёстой хүн нь би биш. Харин миний нөхрөл өөрчлөгдөх ёстой штэ. Тэгээд бурхан та буруу бодоод байна гэд бурханд хэлсэн байгаа юм. Өнөөх дуу нь харин дахиад түмэд сонсогдсон. Чи л өөрчлөгдөх ёстой гэж дахин зөөлөн шинж хэлсэн байгаа юм. Тэгэхээр нэг түмэд бурханд хандан одоо түмээ өөрөө бурханд хандан одоо уйлсан болохоор бурхан түнтэй нэг зүр сэтгэлээр нь дамжуулан ярьсан биз дээ тий. Тэгээд тэр дуу хоолойг дахин одоо сонсоод арай даруй зөөлөн болоод одоо өөрөө өөрчлөх тухай бодож эхэлсэн байна тий. Тэгээ яг энэ үед түмээ яг ийм юм сонсон гэж бодоагүй. Тэгээ би бүр цөхрөөд байна. Гэр бүл маань сайн сайхан болж өөрчлөгдөөсэй л гэж хүсэж гин гэж бурхантай ярьсан байна. Тэгээ юу хий гэж хэлсэн ч би хийх болно. Хэрвээ намайг өөрчлөгт гэж байгаа юм бол тгий би өөрчлөгдөе гэж бурханд хэлсэн ээ. Гэхдээ би яаж өөрчлөгдөх юм бэ гэж бас тэр нөгөө бурхнаас эсэргүүцэх маягтай асуусан байгаа юм. Хэд хоногийн туршил яг нөгөө нэг эргэлзээж өөрөө өөрчлөгдөх ёстой гэдгийг сонссон учраас яагаад би өөрчлөгдөх ёстой гэж гайхсан өдрүүдийг өнгөрүүлсэн гэж ярьжсэн. Тийм ээ тийм. Магадгүй тэр 7 хоногт түмээ нөгөө Библи судлалын бүлэгт очсон бах тий. Яг би яаж өөрчлөгдөх үгээ тий. Тэгээ хэдийн магадгүй эмэгтэйчүүдтэй хамтдаас бурхны үгийг судлах, Библи уншдаг болсон бах гэж бас бодож гин. Тэгээд нөө Иохан 12 дугаар бүлэгт Есүс дагалдагч нартайгаа ярилцдаг нэг хэсэг байдаг да. Бурхан түүний зүрх сэтгэлд нь тов тодорхой ярьсан гэсэн нэг тийм хэсэг байдаг тий. Тэгээд түмээ яг нөгөө Библи уншаад байж атал нь бурхны хэлж байгаа үгийг миний зүрх сэтгэл одоо бурхны хэлж байгаа үг нь Библи уншиж хат миний зүрх сэтгэлд шууд туссан гэж ярьсан. Тэгээ би яаж өөрчлөгдөх гэж асууж байсны маань хариултанд болгож би яг бурхнаас асууж исэн. Тэгэд яг түмэгийг уншсан үг нь яг түрүүний чиний хуваалцсан шиг Иохан 12 дугаар бүлгийн 24-т Есүс дагалдагч нартай хэлсэн үг байгаа юм. Юу гэж хэлсэн бэ гэвэл би эндээс уншиж өгье. Үннээр би та нарт хэлье. Буудан үр газар ис сунан ис өхвээс тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр өхвээс олон үр гаргана гэж хэлсэн байгаа юм. Тэгээд түмээ бурхнаас асуусан. Надаас яг буудан үр шиг байхыг та хүсэж байгаа мó гэж асуугаад үүнийг гинт ойлгосон. Хэрвээ би даруусах юм бол гэр бүл маань өөрчлөгдөх болно гэдгийг түмээ бас амьдралтаа ухаарсан. Бурхан намайг үргэлж махан биеэр өөх гэж хэлээгүй. Тэ? Энэ нь болохоор хэрвээ махан биеэр өөх юм бол сонирн бол явчихна шүү дээ. Тэгээ өөрийгөө даруусгах гэдэг утгатай үгийг одоо ч би амьдралтаа хэрэгжүүлэхийг хүсээ явж байна гэж түмээ маань хуваалцсан. Тэгээд өргөлжлүүлээд яг түмээ маань энэ үгээр дамжуулаад би өөрийнхөө хэрэгцээг түр хоошин тавиад нөгөө нөхрийгөө өөрчлөх, нөхрийгөө надад туслаач гэд нөхрөөсөө хүсэж байгаа бүхний хоошин тавиад хийж байгаагаа эхлээд анхаарах хэрэгтэйг ойлгож авсан гэж түмээ маань яг эзний үгийг гэрчлээ ярьсан. Тийм байна. За тэгээд нөгөө түмээгийн санааг илүү тодорхой болгож хэд хэдэн жишээ хэлье. Тэгээд маргаанд ялах гээд байгаа хүслээ эхлээд өхүүлэх буюу орхих хэрэгтэй юм байна. Тэгээд маргаанд одоо ялагдаагүй ч гэсэн ажралтай байж болно. За тэгээд дараагийн санаа нь болохоор өргөлж өөрийнхөө арга замаар шийднэ гэж зүтгэе болох хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө бодсноор болохгүй бол зүгээр тайван орхиж чаддаг байх. Одоо тэр зүйл суралцах хэрэгтэй тий. За тэгээд удаах нь болохоор нөхрөө тоглоом шоглоомоор одоо шалтгаалan гэрээсээ гадуур байхыг нь хүсэл нь одоо өглөх хэрэггүй. Тэгээд өвлөдөг зангаа өхүүлэх хэрэгтэй тий. Яа тийм шүү. Эмэгтэйчүүд үнэхээр их өглөдөг шүү тий. Түмэд өөрчлөгдөх гэдэг нь тийм ч амархан байгаагүй. Тэгээд түмээ надад ингэж хэлчихсэн. Гэртээ хизээ ирэх юм, надад яаж туслах юм, надад тусламж хэрэгтэй байна гэж асуухын оронд нөхөрлөгөө хараа заалан тоглох гэж байгаа мó. За та нар сайхан тоглоорой гэж хэлэх хэрэгтэй болсон гинэ. Айгүй том өөрчлөлт гарсан байгаа зү. Тэгээд би анх ингэж хэлэхдээ долгонож байгаа юм шиг санагтаад бараг л огөөц суржсэн даа гин хэлчихсэн. Тэгээд өөрийгөө өхүүлнэ гэдэг энэ ойлголт тийм амархан зүйл биш. Үнэхээр амаргүй. Гэхдээ бурхан өгөндөө амлсан болохоор гэр бүлийнхний амьдралыг сэргээж амьдруулах болно. Тийм учраас өөрийгөө өхүүлье гэж түмэд дахин хэлсэн.
За тэгээд дараагийн 7 хоногт нь Түмэн маань Библи судлалын хичээлдээ очоод Иохан номын дараагийн бүлгийг уншсан байгаа юм. Тэгээд Иохан 13 дугаар бүлэгтэр Есүс дагалдагч нартай болон дотны найз нарынхаа хөлийг угааж байгаа. Тэгээд үйлчилж байгаа тийм хэсэг гардаг. Энэ бол зарц барлаг хүмүүсийн хийдэг ажил байсан. Тэгээд энэ түүхээр дамжуулан Бурхан Түмэд өөрийгөө хэрхэн өхүүлэхийг бодит жишээ болгон харуулсан байгаа юм. Тэгээд гэр орныхаа ажлын зэрэгцээ нөхөртөө тэгж хандаж үйлчлэх нь өөрийгөө даруусгаж өхүүлж байгаа хэрэг юм байна гэдгийг манай Түмэн ойлгосон байна. Тэгээд тэдний урд хашааны айл нь үнс угаацсаа тэдний хашаа руу асгаад идэг байсан болохоор тэрийг цэвэрлэхэд үнэхээр хэцүү байдаг байсан байна л да. Тэгээд нөгөө Түмэн үргэлжлүүлээд яг түрүүний асуудлын талаар ярьж байгаа байхгүй юу? Тэгээд би чи эмгтэй хүн штэ, би цэвэр цэмцгэр байх ёстой штэ. Тэр хогийн сав хашааны гадна талын угаац бохрыг үнэхээр муухай үнэртэй харагдаж байна тий. Ястай дургу хөрмээр тэрийг ч гэсэн нөхөр маань баг анзаардаггүй байх гэж Түмэн хэлжсэн. Тэгэд үүнээс хойш Бурхан өөрийг нь нөхөртөө яаж бүрэн зүр сэтгэлээ зориулж байгааг харуулах тийм санаа өгөөд Түмэйг урамшуулж байгааг нь мэдэрж исэн байгаа юм. Тэгээд өглөө төрүүлцэрээд машиныг нь асаачихсан байлаа. Нөхөр нь хүүтэнд машиндаа суухгүй. Тэгэр их өөрчлөлт гарч. Харин тийм. Тэгээд өглөө яаруу санд руу цай ундаа уулахгүй гаргах те тайван суулгаж агаад аяганд нь халуун цайг нь хийгээд хуурай хоол хийж өгөх жишээний те. Бас тэгээ дээр нэмээд нэг хувцас тайлаад хажирдаг байсныг нь харуулаад өглөхгүй өнгөрөх гэх мэт санаануудыг хэрэгжүүлж эхэлсэн байгаа юм. Тэгэд өөр бас зөндөө юмнууд бас байгаа л да тий. Бас нэг чухал зүйл нь нөхөр нь бэлгийн харилцаанд орохыг хүсэх үед нь төвөгшөж дургуйцгаа болсон гэж Түмэн ярьсан. Тэгээд ийш явхаар машиндаа суухад нь дагаж гараад үнсэд явуулдаг болсон. Тэгээ ороо бас ажиллаад хараад ирэхэд нь хөөхөн эрхэлж тэрврүүлээд бас хүйтэ уух юм бэлдээж тавиад өмнөөс нь бариад гүйдэг болсон. Гэдэл маш олон алхмуудыг өөрийн зүгээс хийж эхэлсэн байгаа юм. Тэгээ энэ бүхэн амар байсан уу гэд асуухад үгүй гэ. Тийш үү тий. Эхний хэдэн 7 хоногийн турш Түмэн тастай үнэхэр хэцүү байсан гэсэн. Нөхрөө л надад туслаа гэл байхаас ш нөхрийнхөө төлөө юм хийх нөгөө ээлж дараа нь болохоор муугар хэлэх юм бол өстэй өгмөр санагддаг гэх чинь болдог байсан гэж ярьж байгаа. Тэгээд гэхдээ үүнийг эргээд бодох юм бол өөрөө 2 настай хүү шигэл илдэв юм нэхэл тий уйлагнаал байсан гэдгээ Түмэн эргээд ойлгосон гэжсэн. Тэгээ 2 настай юм шиг аашлаад байгаа эмэгтэйг өөрчлөгдөөсэй гэж Бурхан үнэхээр их хүссэн байна тий. Тийм биш үү. Тэгээд Библи судлалынхаа дараагийн уулзалтад очихдоо Түмэн маань Бурхан юу хэлэх болоо гэж бодсонгүй. Гэсэн чи тэд Иохан 15 дугаар бүлгийг уншиж явах үед нь нэг хэсэг ишлэл зүрхэнд нь их гүн туссан байгаа юм. Тэгэд Иохан 15-ын 5-д би бол усын үзмийн мод та нар мөчрүүд хэн миний дотор байж би мөн түүний дотор байна. Тэр их жимс гаргана. Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй гэсэн тэр ишлэлээр дамжуулаад Бурхан түүнтэй дахин ярьсан байгаа юм. Тэгээд Бурхан түүнд хэлэхдээ болохоор надтай харилцахыг хамгийн эрхэмд чухал тооцоорой. Тэгвэл чи үр жимс гаргана. Харин чи энэ бүхнийг өөрийнхөө хүч чадлаар хийх гэж оролдох юм бол өөрийгөө өхүүлж нөхөртөө үйлчилж байгаа чинь ямар ч үр дүнгүй болох болно гэсэн байгаа юм. Өөрийнхөө хүчээр хийгээд ямар ч нэмэргүй гэдгийг хэлсэн байгаа юм. Тэгээ Түмэн яг үүнийг хуваалцахдаа яг эдгээр өгсөн яг юуг надад өгүүлээд байгаа юм бэ гэдгийг би үнэхээр их ойлгосон гэж ярьжсэн. Тэгээд энэ нь болохоор өдөр болгон Библи уншиж залбирангаа ухаарсан зүйлээ амьдралдаа өдрөг бүр хэрэгжүүлэхийг хэлээд байна. Тэгээ Бурхны хэлж байгаа үгийг өдөр бүр даг гэж хэлж байгаа нь өдөр бүр дагна гэдэг нь амьдралдаа хэрэгжүүлээд яг Бурхны үгийн дагуу амьдраа гэдгийг ойлгосон гэж Түмэн хуваалцаж ярьжсэн. Тэгээ Бурхны өмнө даруй болж өөрчлөлт хийхийг өөрийн сэтгэлдээ хүлээн зөвшөөрч дуулууртай дагсан Түмэгийн хамгийн том ололт байсан. Тэгээд өдөр бүр эзний үгийг унших ёстой гэдгийг амьдралынхаа хамгийн чухал эрэмб дарааллуудын нэг болгон хэрэгжүүлсэн. Тэгээ хүүхдүүдээ бас өдөр бүр унтангуут нь Библийг уншдаг. Яг энэ зуршлын зүгээр л нэг унших биш, залбирангаа зүрх сэтгэлдээ байгаа бүх зүйлээ Бурханд уудлын хилдэг болсон нь өдөр бүрийнх нь амьдралын зуршил болсон гэж
ярьжсэн. Тэгээ уур бухимдлыг нь хүргэж байгаа бүх зүйлийг ч гэсэн яг эзэнд хандаад дуудалж ярьдаг болсон гэж. Тэгээд сэтгэл санаа ч гэсэн яг үүнийгээ дагаад гэр орондоо юунаас болоод уйтгарлаж гуниглаад байгаагаа ч гэсэн олж харах тийм чадвартай болсон гэдгээс хаваалцаж ярьжсэн. Тэгээд яг түмээ үргэлжлүүлээд ярихдаа юу гэсэн бэ гэвэл би бурхантай хамт өөрийгөө эдгэж байна. Энэ нь үнэхээр гайхалтай үг гэсэн. Тэгээд энэ бүх зүйлээ бурханд хэлчихээр би яг миний зэвүүцэж хорсон сэтгэл байхгүй болчихдаг. Тэгээд нөхрийнхөө төлөө ямар нэг зүйлийг би өөрийнхөө хүчээр хийхгүйгээр харин бурхан надад тэр хүчийг өгөө зогсохгүй миний яг одоо нөгөө хахир хатуу болчихсон миний зүрх сэтгэлийг бурхан уужуу тайвнаар өөрчилж өгсөн гэж ярьжсэн. Үнэхээр гайхалтай байсан. Тэгээ үргэлжлүүлээд яг түмээ юу гэж ярьсан бэ гэвэл нөхөр маань надад анх дурлсан гэрлэхийн өмнөх яг одоо тэр нөгөө ялдам сайхан сэтгэлтэй эмэгтэй мөн байна гэж хошигнож хэлдэг болсон гэн. Тэгээ түмээ надад яг амьдралынхаа өөрчлөлтүүдийг гэрчлэн олон зүйлсийг ярьсан. Үнэхээр гайхалтай энэ гэрчлэлийг сонсохоор тэгээд амьдрал нь ястай үнэхээр гоёор өөрчлөгдсөн байна. Тэгээд хэдэн 7 хоногт л одоо энэ бүхэн одоо өөрчлөлт гайхамшигтайгаар болоод өнгөрсөн байх шүү дээ тий. Тэгээд түмээ маань нөхрөө цуглаандаа хамт яваасаа гэж одоо хүсдэг байсан шүү дээ тий. Тэгсэн чинь нөхөр нэг өдөр түмээгээс яаж библи судлалын гүрд хамрагдсан юм бэ гэж асуусан байгаа байхгүй. Тэгээд энэ бас үнэхээр гайхалтай тий. Тэгээд түмээ цоцсондоо хүүе нэрээ юу гэж одоо хашгирах шахан одоо итгэхгүй одоо хэлсэн байгаа юм. Тэгээд бодлого нөхөр нь Есүст итгэх шийдвэр гаргаад зогсохгүй бас нөө библи судлалын гүрд хамрагдаж эхэлсэн гэж бас хэлжсэн. Тэгээд түмээд ч нөхөрт нь ч гэр бүлтэн ч гэсэн ажрал одоо бэлхэн дүүрэн байх болтугай гэж бас өрөөж байна. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань түмээгийн амьдралын одоо өөрчлөлтийн түүхээр үргэлжилж байгаа. Тэгээд бурхан нөхрийг нь өөрчлөх ёстой гэж бодож байхыг нь одоо өөрийг нь яаж өөрчилсөн тухай одоо түүх байлаа шүү дээ. Тэгээд уг нь нөхрийгөө өөрчлөд өгөөч гэж бурхнаас гуйсан боловч нөхөр нь хайрлахгүй байгаа юм шиг эхнэрээсээ илүү найзуудтайгаа хамт байгаад байгаа юм шиг санагддаг байсан. Тэгээд бурхан энэ бүхнийг нь одоо үгээрээ ойлгуулж өөрт нь хүртэл түмээ өөрөө хүүтэн хүндээ болцоод байна гэдгээ одоо мэдэхгүй яваад байсан. Хэрвээ одоо гэрлэлтийн талаар эсвэл гэр бүлийнхэн хэн нэгэнтэй харилцаагаа одоо эргцүүлээд үзвэл та өөрөө түмээ шиг болсон байж магадгүй шүү. Бас тунгаан бодоорой тий. Тэгэд одоо 10 жилийн дараа түмээгийн амьдрал шал өөр болсон. Одоо байх болно тий. Тэгээд түмээ нөхрийнхээ хэрэгцээг ихэн тавьж нөхрийнхөө төлөө бүгдийг хийдэг одоо болсон байгаа. Тэгээд одоо энэ бүхний эцэст одоо түмээгийн амьдралд яг юу өөрчлөгдсөн талаар манай жимсээ үргэлжлүүлэн яриад өгөөч. Бүхэл харилцаанууд дундаас бурхантай харилцаа нь хамгийн чухал гэдгийг түмээ ухаарсан. Тэгээд бурхны түмээд хэлсэн үг үнэн бөгөөд үр жимс сургуулдаг. Тэгээ яг энэ үгээрээ дамжуулаад аз жаргалтай гэр бүлд бурхан алдаршдгаа гэдгийг түмээ гэрчлэн ярьсан байгаа. Тэгээ бие биетэйгээ ярьдаггүй, халамжилдаггүй, эцэг эхтэй гэр бүлд хүүхдүүд өсгөхийн оронд харин өөрсдөө өдөр алган үлгэр дуурайлал үзүүлбэл хүүхдүүд нь бас аав ээжийнхээ амьдралаас суралцдгаа гэж түмээ маань ярьсан. Тийм байна. Баярлалаа жимсээ. Тэгээд үнэхээр бас зөв одоо гоё ойлголттой нэ. Тэгээд Библи бол азийн эзэн ч юм уу те шашны ном огт биш. Тэгээд Библийг уншсанаар нөө орчлын ертөнцийг бүтээсэн биднийг хайрладаг. Тэгээд амьдралын маань асуудал бүрийг анхаардаг одоо бурхантай уулздаг гайхалтай ном байгаа те. Түмээгийн Библийн талаар хэлсэн үгийг би яг энэ цагт нөгөө хэлье гэж бодож байна. Тэгээ би бурхны гих хол байдаг онцгой хүмүүсийг л анхаарч хардаг гэж боддог байсан. Тийм одоо харин бодохоор бурхан тийм биш юм байлээ. Таныг намайгч хайрлаж бас бид нартай хувьчлан харилцдаг бурхан юм а гэж түмээ ярьжсэн. Тэгээд энэ нь бол жинхэнэ бурхан юм а. Биднийг хайрладаг, бидэнд юу хамгийн сайн болохыг бас мэддэг. Бидний амьдралыг хамгийн сайн байгаасаа гэж хүсдэг бурхан гэж түмээ Библийн талаар, бурхны талаар гэрчлэн ярьж байсан. Тэгээд таньс ч гэсэн одоо бурхны тусламж хэрэгтэй болж магадгүй. Тэгээд надтай хамт бас залбираасай гэж хүсэж байна. Тэгээд энэ одоо залбирлыг зүрх сэтгэлээсээ хамт бас хэлээрэй гэж хүсэж байна. За тэгээд хамтдаа залбирая. Орчлын ертөнцийг бүтээсэн бурхан минь ээ. Тэгээд намайг бүтээсэнд маш их баярлалаа. Тэгээд намайг хайрладаг тус танд баярлалаа. Таны хайрыг харуулахаар бидний төлөө амиа өгсөн таны хүү Есүст үнэхээр талархаж байна.
Надад сайн сайхан амьдралыг хүсдэг тань баярлаа. Би таныг амьдралдаа уурж байна. Миний юуг өөрчлөгдөхийг хүсэж байгааг та надад ойлгуулж өгөөч. Гэр бүлийнхээ эргэн тойрныхан хүмүүсийг хайрлахад надад туслаач. Таны хүү Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгээ үргэлжлүүлэн сонссоор байгаасай гэж сонсогч танаас бид хүсэж байна. Тэгээ та өөрөө ч юм уу хин нэг найзтайгаа Библийг уншвал амьдрал тань Бурхан юу хүсэж байгааг олж мэдэх болно. Тэгээ Бурхан амьдралд тань ажиллаа хийхийг та зөвшөөрвөл Бурханы тэр хийвэл ерөөл яг өөрчлөлтийг та өөрийнхөө амьдралд мэдэрч хүртэх боломж зөндөө байгаа шүү гэж сонсогч танд бид уриалмаар байна. Тэгээд та нарын түүхийг сонсох сайхан байдаг шүү. Тэгээд бидэнтэй бас түүхээ хуваалцаарай. Тэгээд бидэнтэй бас холбогдоорой. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзтлаа түрүү. Баярлалаа. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 907 07 51 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.